Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрын өдрүүдэд Монгол орон даяар нэгэн сайхан тогтлол бас нэгэн шинэ эхлэл зэрэгцсэн өргөжлөж байгаа байлээ. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж буй мянган хүүхдүүд амьдралынхаа дараагийн хуудас руу алгах мөчтөгөө учирч байгаа байлээ. Өчигдөрхөн дөрөв товцсон өмсөд цүнхээ өрөөд сургууль руугаа яардаг байсан хүүхдүүд өнөөдөр шинэ мөрөөдөл, шинэ зорилгоо тэрвэрсэн залуус болцоож байна. Сургуулаа төгснөө гэдэг нэг хаалга хаагдаж, өөр нэг хаалга нэгдэх мөчвүлээ. Эцэгхийн зүтгэл, багш нарын хөдөлмөр, сурагчдын хичээл зүтгэлийн үнцийг шингэсэн том алхам байдаг. Амьдралынхаа замыг зөвөр сонгож, алдсан ч босож, амжилтанд хүрсэн ч даруй байж, өөрийнхөө гэрэлцсэн хүмүүс болоорой. Хүссэн сургуультай орж, хүссэн мөрөөдөлтөд хүрч, эх орныхоо ирээдүйг бүтээлцэх сайн боловсон хүчин болоорой гэж өрөөе. Өнөөдөр 9-р ангид үргэж байгаа эмэгчин мөнгөчин хоёртоо хайр ээжийнхэн зүгээс алс холын тэртэгээс элбэрл хайр шингэсэн загталт мэндчлэгээ ирснийг уламжлах гэж байна. Та бүхэнтэй хамт бат тогтох байна. The candle flickers dancing in your eyes. Охтууд минь өнөөдөр та хоёр минь 9-р ангид төгсөж байгааг бодохоор ээжийнхэн зүрхэнд тайлбарлахын аргагүй их бахархал төрж байна. Саяхан л ээжийнхээ хоёр гараас хөдлөөд зэрэг алхдаг байсан хоёр жаахан охин өнөөдөр ийхүү том болжээ. Цаг хугацаа ийм хурдан өнгөрдөг гэж хэн мэдхэвд. Саяхан л хоёр жижигхэн охин гараас минь хөдлөөд ээжээ гэж зэрэг дууддаг байсанс. Нэг нь инээвэл нөгөө нь дагаад инээн. Нэг нь ойлвол нөгөө нь хамтдаа нулимсаа унахчихна. Нэгнийхээ өмнөөс хүртэл өвдөж чаддаг тийм л холбоотой хоёр зүрх минь. Та хоёр бол нэг зүрхний хоёр тал, нэг амьдралын хоёр гэрэл, ээжийнхээ хамгийн нандин мөрөөдөл юм. Хэдий ижилхэн заяатай энэ хорвоод ирсэн ч та хоёр минь өөр өөрийн гэсэн өнгөтэй, өөр өөрийн гэсэн гэрэлтэй хоёр өөр ертөнц билээ. Нэг нь нар шиг цовоо гэгээлэг, нөгөө нь сар шиг намуухан дулаан. Тийм болохоор ээж нь та хоёрыг харах бүртээ энэ хорвоо ямар сайхан бэлэг өгдөг юм бэ гэж боддог. Ингч минь чи багасаал гэрэлтэй хөвгт байсан. Инээхэд ч нүртэл орчин тойрон дулаарад дэргэд байгаа хүмүүсийн сэтгэл өөрөө ирэхгүй уужирч чаддаг. Хаанч очсон хүмүүсийг өөртөө татдаг. Хаяа хүүхэд шиг гинэн мөрдлөө, хаяа наснасаа ч илүү ухаалаг зүйл хэлжигдэг. Ээж нь чамайг харах бүртээ миний охин яг л нар шиг юм даа гэж боддог. Мөнгөчин минь чи харин дүлгөө мөрдлөө хамгийн гүн дулаан хүн. Чимээг өхөн надлаа бусдыг хамгийн сайн ойлгодог, хамгийн ухаалаг хартстай охин. Үг цөөтөө хэрнээ сэтгэл нь үргэлж дүүрнэ. Өөрөөсөө илүү бусдыг бодож чаддаг зөөл надлаа маш хүчтэй зүрхтэй хүүхэд. Ээж нь чамайг харах бүртээ тайван дулаан мэдрэмж авдаг. Ээж нь та хоёрыг харах бүртээ яаж ийм сайхан нүрс төрсөн юм болоо гэж боддог. Энэ бол бахархал, энэ бол жаргал, энэ бол ээж хүний амьдралын утга учир. Охид минь, ээж нь та хоёроосоо холдоод олон жилийг ардаа орхижээ. Зарим баяр дээр хамт байж чадаагүй. Зарим орой духан дээр ч нөмсөж унтуулж чадаагүй. Зарим гонхийг ч тэрвэрч аргадаж амжаагүй. Өсөж том болж байгаа мөч бүхнийг ч дэрэгдээс нь харж хамт баярлаж чадаагүй. Заримдаа чангаас чанга тэрвэрмээр санагддагч алсаас л санаад суух өдрүүд олон байсан. Гэхдээ ээжийнхэн зүрх та хоёроосоо нэг ч өдөр холдоогүй юм шүү. Ээж нь хаач явсан та хоёрынхоо дууг зүрхэндээ сонсож, зургийг ч харна хүч авч, миний охид аз жаргалтай яваасаа гэж өдөр бүр залбирч амьдэрсэн. Амьдрал ээжд нь олон зүйл заасан. Хүн хүчтэй байхын утга нь шантардаггүйтэй биш. Хайртай хүмүүсийнхээ төлөө бууж өгөхгүй байхтай байдаг юм байна гэдгийг. Тэгээд ээж нь хизээч бууж өгөөгүй. Яагаад гэвэл энэ хорвоод унах болгонд босгох хамгийн том шалтгаан нь өргөлж
Та хоёр минь байсан юм. Өнөөдөр харин нөгөө жаахан охид минь том болжээ. Өөрсдийн мөрөөдөлтөө, өөрсдийн үзэл бодолтой, өөрсдийн гэрэлтэй сайхан охид болж өсжээ. Ээж нь үнээс илүү юугаар бахархах вүлээ. Миний хоёр охин өөр өөрийн өнгөтэй, өөр өөрийн гэрэлтэй, хоёулаа энэ хорвоод дулаан үлдээхээр сайхан сэтгэлтэй өсжээ. Ингч минь хүссэн мөрөөдөлтөө зоригтой хүрээрээ. Чиний инээмсэглэл олон хүний амьдралд гэрэл болно. Мөнгөч минь өөрийнхөө тайван алгасаар бахараа. Чиний зөөлөн сэтгэл энэ хорвоод хамгийн үнэтэй зүйлсийн нэг юм. Хоёр охин минь ямар ч том болсон, хаанч очсон, хинч болсон бай. Өнөөдрийнхөө энэ холбоог хязээж битгий алдарах. Эгч дүүсийн холбоо гэдэг амьдралын хамгийн хүнд үед хүртэл хүнийг нураалгүй авч үлддэг хүч байдаг юм. Нэгнийгээ үргэлж түшиж яваарай. Нэгнийгээ үргэлж хамгаалж яваарай. Амьдралын баяртай үедж, хамгийн хэцүү өдрүүдэд ч бие биенийхээ хамгийн дулаан түших нь болоорой. Учир нь та хоёрын холбоо үгээр тайлбарлашгүй нандин. Энэ хорвоод та хоёр шиг бие биенээ зүрхээр мэдэрдэг хүмүүс ховор шүү дээ. Та хоёр маань эхийн хөвлөд хүртэл хамтдаа байсан хос зүрх шүү дээ. Магадгүй хизээ нэг өдөр амьдрал хэцүү санагдвал үүнийг дахин сонсороо. Ээж нь үргэлж та хоёрынхоо талд байх болно. Инээж байгаа өдөрч нулимсаа нууж суух мөчдөж амьдрал хүсснээр чинь бүтэхгүй идэж ээж нь та хоёроо үргэлж ойлгоно. Та хоёр бол ээжийнхээ зүрхнээс тасарч төрсөн хамгийн нандин хоёр амьдрал шүү дээ. Өнөөдөр та хоёрын төгсөлтийн баяр. Гэхдээ энэ бол төгсөлт биш. Энэ бол та хоёрын амьдралын хамгийн гоё эхлэлүүдийн нэг. Өмнө нь асар том ертөнц хүлээж баг. Тэр ертөнц рүү айхгүй алах. Өөрсдийнхөө гэрлэр гэрэлт, өөрсдийнхөө мөрөөдлөөр нис. Харин ээж нь алсаас ч гэсэн та хоёроосоо хизээж холдохгүй. Та хоёрынхоо алхам бүрийг бахархалтайгаар харж зүрхэндээ үргэлж тэрч явах болно. Охтууд минь, төгсөлтийн баярын минь төрхий. Ээжийнхээ хамгийн том бахархал болсон хоёр охиндоо хайртай шүү. Хайрт ээж нь. Баярлалаа та бүхэндээ. Ингчин мөнгөчин хоёр дүүтэй амжилтын дээдийг өрөөе. Та бүхэнтэй хамт батогдох байлаа. Nothing moved but something's missing and it's louder every time. Your silence fits the room too well. You learn the shape of you. I don't search, I just notice.